За сайн байна уу ерөнхийлөгчөө. Баярлалаа. Эрхэм хүндэтгэлийн тайзнаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлц үг таныг урьж байна. Эрхэм хүндэт сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудаа бүгд Турк улсаас Монгол улс суугаа эрхэм хүндэт элчин сайдаа хүндэт зочдоо та бүхэнд энэ сайхан түүхэн өдрийн мэндийг бас өргөн дэвшүүлж байна. Монгол үндэсний түүх соёлын үнэт сан хөмрөг тусгаар тогтнолын маань бас нэгэн баталгаа болсон үндэсний ой санамжийг хадгалах монголчууд бидний соёлын биет болон биет бус хосгүй үнэт өвийг хамгаалах үүсэд та бид хамтдаа бас нэгэн шинэн түүхийн хуудсыг нээж байгаадаа би маш их баяртай байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз 1967 онд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл Монгол улсын түүх, өв соёл, улс төр нийгмийн эдийн засгийн үйл явдлуудын талаарх түүхэн дүрс баримтуудыг алтан сан хөмрөгтөө хадгалж ирсэн түүхтэй байлаа. Монголын ард түмнийг цаашлаа дэлхийн техник Монгол улсын талаарх үнэн бодит мэдээлэлээр тогтвортой хангаж архивын баримтыг бүрдүүлж ирсэн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь үндэсний эв нэгдлийг хангах, нийгмийг соён гэгэрүүлэх, нийгмийн өргөө нэр төртэй гүйцэтгэж ирснийг манай ард түмэн бас өндөрөөр үнэлдэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа идэвхжин сэргэж, тодор бишигдэн үлдэх өндөр дэд түвшний айчлууд амжилттай сайхан хэрэгжиж байгааг та бүхэн маань харж байгаа. Энэ ажлын нэг бол бүгд Турк улсад 2025 оны 1-р сард хийсэн төрийн ажлын хүрээнд олон чухал баримт бичгүүдийг бид одоо байгуулсан. Түүний нэг нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дуу дүрсийн сан хөмрөгийг аналог системээс тоон системд ховрох тухай баримт бичиг байсныг би энэ ч бас зохон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Тэгвэл тэр үед байгуулагдсан баримт бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа улам идэвхжин санаачлагтай өрнөж төсөл хэрэгжүүлснээр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз тоон системтэй архивд шилжих үйл ажиллагааг ийхүү нээж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ бүгдэнд нь энэ сайхан бас нэгэн түүхийг бүтээс энэ сайхан одоо түүхэн өдрийн мэндийг бас дахин өргөн дэвшүүлье. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сан хөмрөгт 150 мянга гаруй дахин давтагчгүй бичлэгийн архив баримт хадгалж байгаа бол 1954 оноос ихтэй үндэсний радиогийн эргэлтийн санд 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бүрдүүлсэн аналог хальсан архив нь Монгол улсын түүхэн ой санамж, түүхэн баримт, ард түмний соёлын биет бус үнэт өв юм а. Тиймээс олон 10 жилийн турш хадгалагдж байсан манай түүх, соёлын баримт, үнэт өвүүд орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар эргэн амилж ирээдүйн хойч үед чанарын өндөр түвшинд өвлөгдөн хадгалагдах, нийтэд түгэн дэлгэрэх боломж бүрдэж байгаад баяртай байна. Харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн энэ төсөл Монгол-Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит илрэл, цаашдын хамтын ажиллагааны маань бас гүүр болно гэдэгт би итгэл төгс байна. Аналог хальс тоон систем шилжснээр түүхэн баримт нийгмийн үйл явдлуудыг сэргээж Монголын ард түмэнд төдийгүй дэлхийд дахинд түүх соёлоо үзүүлэх, түгээх, хуваалцах ийм сайхан боломжийг бас олгож байгаамаа. Эдгөө 20 дугаар зууны Монгол орны түүхийг сэргээн хувиргаж, хойч үедээ хүргэх хариуцлагатай мэрэгжлийн ур чадвар шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа бүгд найрамдах Турк улсын соёлын яамны харьяа, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, Турк улсын TRT үндэсний телевизийн корпорацид Монголын ард түмний нэрийн өмнөөс бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Их соёл түүхэн өвөө нандинаа хамгаалж энэхүү хариуцлагатай албыг гардан гүйцэтгэж бай. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон, ялангуяа архив хамгаалтын албаны хамт олон инженер техникийн ажилтнууд та бүхэндээ гүн талархал илэрхийлж цаашдын хөтөлбөр бүтээлд нь олон их өндөр амжилтыг хүсье өрөөё. Монголын төрийн ой санамж, түүх соёлын үнэт баримтыг хадгалан хамгаалж өнгөрснийг одоог ирээдүйдээ холох үйлс нь өн мөнхөд өргөжин дэлгэрхийн үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Баяр хүргье.
түүхэн сайхан өдрийг хамтдаа бүтээж байгаадаа бас баяртай байна. Баярлалаа. Хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлс үг танд талархал илэрхийлье. Одоо та бүдийнхээ өмнө Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Ган Хуйгийн гэрэл таныг урьж байна. Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлс үг, Ахмад уран бүтээлчид, үе үеийн эмээнбичүүд, бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд хадагта Башак Генч Yüksel, ТК Улаанбаатар хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүүн болон мөн үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн үе үеийн гишүүд, дарга ноён Монсор, бусад энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид та бүхэндээ энэ гайхамшигтай сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Өдөр бүхэн шин, өдөр бүхэн сайхан байдаг. Гэхдээ энэ өдөр бол урд урдынхаас илүү, өмнөхөөс илүү хамгийн сайхан дурсгалтай, тэмдэглэлтэй өдөр болж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол шин тулгар Монгол улсын түүхийг 20 дугаар зууны 30 оноос эхлэн гэрэл соронзон долгионоор бичиж ирсэн түүхтэй юм. Манай архив Алтан сан хөмрөг Монгол улсын дуу дүрсний архивын нэгэн чухал хэсэг болдог бөгөөд ардын хувьсгалын партизанууд Бумцэнд, Самбуу, Янжмаа, Цэдэн бол нарын төр нийгмийн зүтгэлтнүүд тэдний хэлсэн үг яриа, дурсамж, жүжиг кино 1934 онд зөвлөлт холбоо тусад бичүүлсэн Монголын шинэ үеийн урлагийг үндэслэгчдийн дуулж хуурдсан бичлэгүүд 1912 онд бичүүлж хадгалсан Парчин туульчийн дуу хоолой, Сүхбаатар жанжны морь баригч партизаны дурсамж 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тусгаар тогтнолын төлөөх санал асуулга дүн тэр түүхэн өдөр зориулж хэлсэн маршал Чоолсонгийн дуу тэргүүтээ 12,000 цагийн 16,000 нэгж соронзон хальс хадгалаастай байгаамаа. Монголын радио өдөртөө 17 цагийн эфирийг явуулдаг. Тэгвэл Алтан сан хөмрөгөө энэ байгаа 12,000 цагийн бичлэгийг тасралтгүй явуулвал 705 өдөр буюу бүтэн 2 жилийн туршид энэхүү архивын програмаараа хөтөлбөрөд үргэж болох юм аа. Монгол хүн сансарт ниссэн гайхамшигтай агшны тухай Байконураас дамжуулсан Малчны хүү гүр арагчаа сансрын удамд гарлаа гэсэн омогшил бахархалтай оргилсан тайлбар. Ардын хувьсгалын ойн баяр наадмууд, алдарт аврах төвдөнд орж Дамдан, Мөнхбат, Баян-Мөнх нарын эд хаваа гайхуулсан барилдаан, цагаан морин жилийн арчилсан хувьсгалын түрхрэн зэрэг ахин давтагдашгүй олон үйл явдлуудын гэрч баримт 18,000 цагийн ховор хальс бидний архивт хадгалаастай байна. Үндэсний телевизийн фондонд хадгалж байгаа эдгээр баримт 18,000 цаг гэдэг бол үндэсний телевизээр 24 цагийн туршид алтан фондоо эргэлдүүлэхэд 750 өдөр буюу 2 жилийн туршид архиваа үзүүлж чадна гэсэн ариун их өв баялаг байгаа юм аа. Энэ олон мянган цагийн дуу дүрсний фонд нь үндэсний олон нийтийн радио телевизийн оюуны өмчт хэдвэгийг бид Алтан сан хөмрөгийг зөвхөн хадгалах бус эргэлтэнд оруулж ард иргэдийнхээ хүртээл болгох хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал юм аа. Иймээс техник технологийн хурдтай хөгжлийн эрэнд архивыг шинчлэх, хамгаалах, шинэ форматанд хувиргах стратегийн зорилтын хүрээнд нэгэн сайхан ажлыг эхлүүлэх боломж олгосон эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч ноён Ухнаагийн хөрөлс үг танд болон Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд мөн энэхүү үйл ажиллагааг дэмжин явуулсан ТК Улаанбаатар олон улсын байгууллагын хамт олондоо баярч талархснаа хамт олонныхоо өмнөөс илэрхийлж байна.
Энэхүү фондод хадгалагдаж байгаа нийтдээ Divicam, Vitacam, Umatic, VHS, Mini DV, XD-Cam, DVD болон 16 35 мм-ийн хальс зэрэг нь олон төрлийн аналог болон дижитал форматын баримтуудыг иж бүрэн сэргээн засварлаж өндөр нэгтрэлтэй HD болон 4K форматад хувирган хадгалах боломжийг нээж өгч байгаа юм а. Өнөөдрийн үзэг сонсогч гэдэг бол зөвхөн хүлээн авахчаас гадна нэвтрүүлэгт хамтдаа оролцогч, мэдээллийн хамтран бүтээгчд болсон. Тийм болохоор шинэ үеийн үзэгчдэд зориулсан уламжлалт загвараасаа давж сошиал суурилсан платформ хурцтай шилжих шаардлага өнөөдрийн MNB-д үүсэж байгаа билээ. Бид энэ өөрчлөлтөнд бэлдэж байгаа бөгөөд олон нийтийн оролцоонд суурилсан шинэ форматуудыг архивын шинжилгээгээ уялдуулан хөгжүүлэхээр ажиллаж байна. Дижитал шилжилт бол бидний ирээдүйн хөгжлийн реформ байх болно. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Төгөлдөр баян түүхэндээ хайртай ойсон хөлгөө орон зайгалсан оюун бэлэгт хүмүүст хайртай хүн төрлөختний хэвлэсэн төрөж үгүй ясаар бэлгэндэн тэрсэн Дишиж тандаа бид хайртай Дишиж тандаа хайртай болоо Дишиж тамаа настай залуу хүсэлтэй хайртай Хосгүй бүхнээ твэрч ухтаа Хойч үеийн этгэл хайртай Хүн төрлөختнийг хэрэглэсэн төрүүлж Хүүгийн ясаар бэлгэндээ төрсөн Тандаа бид хайртай Ихэж тандаа хайртай болохоор Ихэж тамох настай Ихэж тандаа бид хайртай Ихэж тандаа бид хайртай Saygıdeğer Cumhurbaşkanı, Ekselansları Ufnagin. Монгол улсын ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнагийн хүрэлцэх. Хүндэт Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн болон ТК-гийн төлөөлөгчдөө Турк Монголын ард түмний түүхэн холбоо олон зуун жилээс улбаатай билээ.
Найрсаг ах トゥ Монгол улстай тогтоосон бат бөх харилцаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын 2025 онд манай улсад хийсэн уулзалт хэлэлцээрийн үеэр стратегийн түншлэлийн түвшинд хүрч шин шатанд гарсан юм. Ингэснээр хоёр орны хамтын ажиллагаа илүү албан хүрээтэй, өр өгөөжид чиглэсэн бат бөх суурьтай болсон билээ. Эрхэмсэг ноён таны Турк улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон шийдвэрүүд, харилцан уулзалт хэлэлцээрүүд болон айлчлалууд хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжин биелэлээ олж байна. Энэ хүрээнд бүгд найрамдах Турк улсын дотоод хэргийн сайд эрхэмсэг ноён Мустафа Чивчи болон Монгол улсын Батлан хамгаалахын сайд эрхэмсэг ноён Дамбын Батлут нарын тэргүүлж оролцсон Турк Монголын эдийн засаг худалдааны хамтарсан хорооны 10 дугаар хуралдаан өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотно амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар хоёр улсын стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм. Өнөөдөр нээлттэнд болж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн архивыг 4К тон системд хувиргах төсөл нь эрхэмсэг ноён таны Турк улсад хийсэн айлчлалын үеэр Туркийн радио телевизийн корпорац болон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны протоколын бодит хэрэгжилт билээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн архивыг 4К тон системд хувиргах энэхүү төсөл нь түүхэн үнэт өв, нандин дурсамжийг ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал гүүр болох юм. Ийм утга учир бүхий төслийн хүрээнд Турк Монголын байгууллагуудын хооронд хэрэгжиж буй хамтын ажиллагаа нь манай хоёр улсын олон талт харилцааны тод илрэл юм. Төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж идэвх сэтгэл гарган ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ завшааныг ашиглан Монгол улстай бүхий салбарт өрнүүлж буй өргөн хүрээтэй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа мөн цаашид энэ төсөл хөтөлбөрүүдээр энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дахин онцлон тэмдэглэж гүнээ хүндэтгэл илэрхийлж байна. Sahip olduğumuz kıymetli işbirliğinden duyduğumuz memnuniyet. Бүгд найрамдах Турк улсаас тус улсад суухан зүрэн эрхт элчин сайд ноён Фуат Байрамоглу энэ оны 7 дугаар сарын 7-нд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчийн даргасан бууд итгэмжлэх жоохчгэн барилаа. Бүгд найрамдах Турк улсаас тус улсад суухан зүгт бүрэн эрхт элчин сайд Намик Ёлга бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогчдоор лувсанд итгэмжлэх жоохчгэн барилаа. Бүгд найрамдах Турк улсын элчин сайд Намик Ёлга ардын их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогчдоор лувсан нар Монгол Туркийн хооронд инх тайвнаар зэрэгцэн урших зарчим тулгуурлан тогтсон найрсаг харилцаа нь цааш тулам өргөжин хөгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Та бүхний өнөөдөр ямар амгалан айлтгая. Тэгэхээр Монголын радиогийн архив бол их эртний түүхтэй ховор нандин ийм материалыг хадгалж идэг ийм архив. Тэгээ энэ өдөр бол онцолж нэг ямар материал хүргэх гэж байгаа вэ гэхээр өмнө нь ер нь олон хүн одоо энэ дуу энэ материалыг бол сонсож байгаагүй нэг тийм дууг сонсохоор бид сонгож авсан. Энэ дуу ямар дуу вэ гэхээр Очир дараа гэсэн юм дуу байгаа. 1980 оны 6 сарын 20-ны өдөр 20 дугаар зууны манлай уртын дуучин Дорж Давг, Алдарт Лэмчин Цэрэн Дорж, Алдарт Хуурч буян нар Монголын радиод одоо бичлэг хийлгэсэн байгаа юм. Тухайн үед Монгол улсад шашингийн үзэл коммунист үзэл сурталын гол тулгуурын нэг байсан. Тэгээ ийм нөхцөлд бурхны шашны агуулгатай дууг бол нийтэд түгээх боломж үндсэндээ тэр үед байсангүй. За ингээд ямар ч байсан Монголын радиогийн уран бүтээлч тухайн үедээ эр зориг гаргаж үндэсний өв соёлыг хадгалж үлдэхийн тулд энэ дуунуудыг тухайн үедээ тийм нууц байдлаар бичиж авч хадгалж үлджээ. Тэр дуунууд ямар дуу байсан бэ гэхээр Очир дараа, Ай давгийн 3 ач, Ялгуусган эрхт, 8 арсланд, Эртийн цагаан буян, Гайхамшигт дээд, Бурхан шажны дуу гэсэн нийтдээ 7 дуу, нийтдээ 21 минутын метражтай ийм дууг тухайн үед бичиж хадгалсан байна. Энэ дууны одоо бичлэгийн найруулагчаар нь Монгол улсын соёлын аяа зүтгэлтэн нэрт найруулагч Сосор урмын бүргэд ажиллаж энэ дууг бичиж хадгалсан байна. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ 7 дуунаас 2 дууг нь бол тодорхой хүрээнд хүмүүсийн хүртэл болгоод үлдсэн 5 дууг нь бол ерөөсөө огт энийг бол олон нийтийн хүртэл болгоогүй ард олонд эфирээр явуулаагүй ийм ховор бичлэг байгаа юм.
Энэ дууг хадгалагтаа юу гэж хадгалсан бэ гэхээр маш нууц гэсэн зэрэглэл тавиад тэг 3 гэсэн хадгаламжийн нэгжийн дугаар өгөөд тэгээ тэр бичигдсэн цагаас хойш бараг 30-40 жил энэ дуу бол радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаад одоо ингээ эргэлтэнд орох боломж бүрдэж байна. Энэ бичлэг бол Монголын радиогийн алтан фондод хадгалагдж байгаа Бурхан шашны сэдэвт дууны нэн ховор өв баримтад орно. Тэгээ энэ дууг бүтээлчсэн тэр гайхамшигт уран бүтээлчид энэ дууг бүтээж их үедээ бол 80 гаруй настай байж, дорж байгаагүй 80 гаруй настай, хурцын хөөзөрн дорж байгаа 80 гаруй настай, хуурч буянгоо бас 80 гаруй настай. Ийм настайдаа энэ гайхамшигт бүтээлийг бидэнд өвлүүлэн үлдээсэн нь бол үнэхээр бахархалтай сайхан түүх юм аа. Тэгээ Монголын радио 1934 оны 9 сарын 1-нд орон даяар явж эхэлсэн. 1931 оны 7 сарын 10-нд дуршилтын байдлаар буян тухайд наадмын талбайд анх Монголын радио эхлүүлсэн байдаг. Ингээ бодох юм бол 92, 95 жилийн төвхтэй. Тэгээ Монголын радиог илтгэж илэрхийлж байдаг хамгийн чухал нэг имиж гэж хэлж болохоор юм бол Монголын радиогийн нэвтрүүлэгчдийн дуу хоолой байсан юм. Монголын радиогийн нэвтрүүлэгчдийг бол төрийн дуу хоолой гэж нэгэн цагт албан ёсоор хүлээн зөвшөөрч хэлдэг байсан. Тэгээд бид энд юу сонсох гэж байгаа вэ гэхээр тэр очир дараа гэдэг ховор нэнтэн дуунаас дорж давган дууснаар мөн 1960-70 оны Монголын радиогийн нэртэй нэвтрүүлэгчдийн дуу хоолойг бас сонсгоё гэж сонгож авсан юм аа. За та бүхэн баярлалаа. Монголын өглөө Монголын радиогоос эхэлдэг. Тэмүүжин хасар бэлгүүтэй гурвуулан тойрол ханаас салж гэртэн ирээд 200 дахь дугаарынхаа баярыг сонсогч олонтойгоо тэмдэглэж байна. Сод хурц авьяасны хурц үзгээр хөлөглөж Монголын ард түмний тусгай тутсан хүрэн ихэд үд найрамдах Монгол ард улс манд тугаас тэгвэл бүгдээрээ энэ бүх нийтийн цэнгэлдэх хүрээлэнгийн уралдааны тойрог зам сонсогч таны таалалд нийцэх болтугай. Хөдөө аж ахуйн цэвэр магийн тухай сонсогч та бүхнийхээ өмнө дэлгэв юу? Хамаг олнорон хаврын баяраа тэмдэглээд хавтай бүтээлийнхэн ариван дээжийг 1921 оны манай хөвсгөлч гинт растирээд манай ард түмний одон жилийн тэмцлийн үр дүнд уйвасан юм да. Энэ нь гадаад дотоодын хар шар харгас фязын дараалал чөлөөлөгдсөн Монголын ард түмэн Мянган жилийн соёлын хөгжил мэрэгэн цэцэн номын далай. Хүүхдүүд харин би 5 нас хүрч байж сүлд модны наадам гэдгийг сая л нэг ойлгодог болсон юм да. За ингээд би одоо радио нэвтрүүлэгчийн хугацаанд олон сайхан баяр түүл явдлыг та бүхэнтэй хуваалцаж ийсэн. За одоо хүүхдүүд та нартай хөгжөөнтэй туужууд мөнгөн хөнөг зэрэг олон сайхан тууж өгүүлгүүдээр нь танилцуулсан зохиолч ахыг ч нь уулзуулъя. Өнөөдрийн түүхт Монгол нутагт Монголын радио эхшиглэж байна. Эрхэм хүндэт зочид үзэж сонсож суугаа үзэгч та бүгдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. 92-95 жилийн түүхтэй Монголын үндэсний радио, 59 жилийн түүхтэй Монголын телевизийн үе үеийн нандин түүхээс та бүхэндээ товчлон 3-4 өгүүлбэр тагтаан өгүүлж мөн энэ хоёр байгууллагын түүхэнд тохиолдсон онцгой дүрс үчилгүүдээс зурвасхан үзүүлье гэж бид бэлдсэн байна. Одоо үзүүлэх гэж байгаа дүрс бол маш ховор бичлэг байна. Энэ бол 1931 оны үйл явдлаа. Ардын хувьсгалын 10 жилийн ойг төр засгийн төвшөнд ёслол төгөлдөр өргөн тэмдэглэж байсныг та бүгд тойлон үзэх болно. Тоглоозон барин жагсаж яваа хөдөлмөрчдийн жагсаал төв талбайн өмнөр өнгөрч байгааг та бүхэн тойлон харна. Ирээдүйн итгэл найдвар төгс харж байгаа шинэ үеийн Монгол хүмүүсийн царайг 100 жилийн өмнөх бичлэгээс та бүгд тойлон үзэх юм аа. Дүрс бичлэг гэдэг бол мөнхийн гайхамшиг юм. Кино хроник гэж бид мэргэжлийн хэлээр хэлж заншиж дээ. За яг энэ үеэр 1931 онд нэгэн шинэ үзэгдлийг монголчууд амьдралдаа авч хэрэгэлсэн
монголчуудын амьдралд нэвтрэн орж ирсэн юм бол энэ бол Монголын өнөөгийн үндэсний радио. 1931 оны 7 дугаар сарын 10-ны наадмын талбайд анх удаа радиог туршилтаар явуулж эхэлсэн байдаг. Энэ тухайд шинэ Монголын утга зохиолыг үндэслэгч Содон Манжирын буян нэмэх нэгэнтээ өндөр дээрээс хүмүүнд дуугарч радио уран сайхан гэж тэмдэглэж хуучир хөгжмөөр хөгжмөдөн аялгуулж эфирэн эхлүүлдэг байж тээ. Тэгэхээр энэ бол одоо Монголын дүрс дуу бичлэгийн төвхөнд маш гайхамшиг ховор нандин эрдэнэ төдийгүй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн алтан сан хөмрөгт үнэтэй хүндтэй байр суурийг эзэлдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. За дараа нь өгүүлэх зүйл бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн тухай 1967 оны 9 дугаар сарын 27-ны өдөр. Энэ өдөр Монгол улсад зурагт буюу телевиз хэмээх их айл үүдээ нээж өрхөө татсан бэлэг цай өдрөө. Энэ гайхамшигт баярт Тэрвийн намсгийн тэргүүн, Жамсрангийн самбуу, Юмжаагийн Сэдэнбал тэргүүтэн оролцож туу цайчилсан нь ямархан түүхэн гайхамшигтай үйл явдал болохыг тод гэрчилдэг юм аа. За ингээд энэ гайхалтай сайхан бичлэгт бол радиогийн маань өнөөдөр сүндэрлэн байгаа өндөр улаан антин, эфир, за түнчлэн төвпрад студид ажиллаж байгаа инженер техникийн ажилтангууд, Тэрвийн сэтгүүлчид, редакторууд, уран бүтээлчид цэл залуугийн төрхөөрөө мөнхрөн үлдсэн байдаг юм аа. Энэ бүгдийг та бүгдийг толлон үзэж таалан болгох хүрж байна. Баярлалаа та бүхэндээ. Эрхчлөө аз жаргалыг авчирсан Октябрь социалист их хойсгол Монгол ардын хойсголын яруу алдарт оюун өдрүүд ард түмний баяр бахтал зингийн дууны оригдсон болсоор байгаа гэдэг. Нам төрийн их зөвлөлтөнд хүрээлдэг очив. Аз жаргалын дуу Монгол их орны үүдэн дэлгэр нутгаар түгэнд суурьсан. $1967 оны 9 дугаар сарын 27. Энэ өдөр Монгол телевизийн төв ашиглалтанд орж Монгол ардын хөлсөлтөний дугаарны 1-р нарийн бичгээр нөхөр Сэдэнбал тэргүүтээ манай нам цэгийн өдрлөгчд энэ төвийг нээж телевизийн ажилтай танилцлаа. Телевизийн анхны нэвтрүүлгүүдийг үзэгч олон талархан таашааж өгтлээ. Цэцэн үлгэр ярдыг цэнхэр дэлгэцийн бол жимроос эхлээд аля тогнот хүүхэд зохиолч бай тэзэд бэлхэн бид арчигт юм уран гар зэрэг олон нэвтрүүлгийн багцуудад зориулсан бэлтгэж явуулсан сургууль хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн ажил үйлс ингэж эхэлсэн юм.
Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн сэтгүүлч Мөнхтөр таныг урьж байна. За сайн байцгаана уу. Эх онд 60 жилийн хойг тэмдэглэх гэж байгаа Монголын үндэсний олон нийтийн радиогийн түүхэнд өнөөдөр алтан үсгээр дэмжиглэх бичигдэн үйлдэх сайхан үйл ажиллагааны гэрч болж хүрэлж ирсэн та бүхэндээ баярлалаа. Одоо үндэсний радио телевизийн Монголын мэдээ агентлаг өдөр тутам олон цагийн мэдээллийн хөтөлбөр, нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. За үүнээс гадна эх орон ард түмнийхээ түүхийг архивлан үлдэх одоо үйлсэд онцгой хүчин зүтгэл гаргаж ажилладаг үлээ. Тэгэхээр улс орны нэм одоо санах хаваалсан дуу дүрснийхээ архивыг орчин үеийн өндөр технологиор хувирган хадгалах, бодлого хэрэгжиж ажлын жигдэрч байгаа энэ өдрийн ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм ерөнхийлөгч танд талархлаа илэрхийлье. 1967 оны 9 сарын 27-нд Монгол телевиз үүдээ нээсэн. За энэ нэвтрүүлгийн хамгийн ихнийх нэвтрүүлэг бол мэдээллийн хөтөлбөр байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг. Тэгэхээр Баян Хонгор аймагт одоо намрын хадлан авж исэн хадламжтын тухай дүрс гарч хүмүүс одоо их баясаж магадгүй одоо манай хөдөөр нутгаас бэлдсэн анхны сурвалжлага байсан юм шиг байна. Ингэж одоо манай телевизийн түүхэнд манай мэдээллийн агентлагийн суурь тавигдж ирсэн. За тэр өдрөөс хойш өнөөдрийн хүртэл нэг ч өдөр нэг ч цаг алгасахгүйгээр одоо манай мэдээллийн албал зүтгэж цаг үеийг бол маш одоо цаг хугацаатай оролдож уран бүтээлээ тойрогдөг. За тэр нь алтан хоонд болж хосгүй одоо үнэт өв болж үлдэж байгаамаа. Тэгээд энэ өнөөдөр одоо орчин үеийн технологиор шилжүүлж олон нийтэд түгээн хүргэх архиваасаа үзүүлэх юм боломж нэгдэж байгаа нь хэрэг том завшаа. За та бүхэндээ Дэмэнгийн алтан сангаас нэг одоо 90 оноос хойш алтан сангаас нэг итгэн дүрс товчлон үзүүлье. Түүнээс одоо бүх мэдээний орон зайг харуулна гэвэл цаг хугацааг шаардна. За юуны өмнө 90 оны одоо анхны чөлөө сонгуул энэ бол манай урд арчилсан нийгэм бий болж анхны чөлөө сонгуульд монголчууд хийсэн сонгуул 98% оролцсон байдیں۔ Энэ бол үнэхээр монголчуудын хувьд одоо гайхалтай түүхэн үйл явц байсан. За дараа нь 1993 оны шинэ үндсэн хуулийг баталсан чуулганы үйл ажиллагаа байна. Тэр үед ер нь баг сорын ганц телевиз байсан. 76 хоног оролцсон тэр шүүмжилт одоо хилцүүлэг өндөр их хурлын чуулган дээр бол сууж байгаа хүмүүсээс илүү Монголын ард түмэн тэр чигээр одоо үндэсний телевизийн эфир юмн сууж энэ үндсэн хууль баталцах ажиллагаанд оролцсон гэж ингэж боддог. За тэгээд дээр нь одоо нийгмийн томоохон үйл явдлууд байна. 97 оны нарны бүтэн хэртэл Монгол улсд болсон Японы телевизтэй хамтарч одоо анхны том шууд амжилтыг мэдээний алба хийж байлаа. За дээр нь 2007 оны 7 сарын эмгэнэлт явдлыг ч гэсэн одоо бас хүн нөхцөлд анх одоо онц байдал тогтоосон нөхцөлд үндэсний радио телевиз бол шинжэнгөө одоо ажиллаж дамжуулж олон нийт хүргэж байсан. За үүнээс гадна одоо дэлхийн олон нийт олон улсын арга хэмжээг бол манай мэдээний агентлаг бол байнга сурвалжилж үзэгчдэд танилцуулж мөн архивлж ирсэн. За тэгэхээр одоо сүүлчийн зарим жишээ дурдах юм бол Ромын Паплам, Япон, Бутаны эзэн хаад, Америк, Франц, Орос, Хятадын ерөнхийлөгч нар нэгдсэн үндэсний байгууллагын иргэн нарийн бичгийн дарга гэдэг одоо гайхалтай том зочд ирсэн энэ үйл ажиллагааг мөнд одоо шууд дамжуулж байсан. Энэ бүхэн манай алтан хоонд байгаа. Тэгэхээр одоо эндээс та бүхэнд товчгоо хэсэгчлэн үзүүлнэ. За ингээд ашрамд бие бас энэ архивыг цоошин шидэнд гаргахад энэ үсрийн ажлыг санаачлан ажил хэрэг болгосон эрхээ захирал ирлээ. МФГ-ийн захирал Гандима. За босод одоо бүх нийт инженер техникийн ажилчид уран бүтээлч та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Ингээд та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Ингээд маш богино хугацааны дотор сүүлчийн нарны цагаар орох зурус хэсэг гарч ирлээ хүмүүс баярлдаж байна. За ингээд харанхуй бол хэдхэн агшин дотор хүмүүс ашиглагдаж байна. Сүүлчийн хөлбөр хэсэг. За
Amarbino. Your wonderful country. Thank you very much. Баярлалаа. Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн архивын шин төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд үргэлжлэн ирсэн Монгол улсын ерөнхийлөгч таны үйлдвэрийг ажил үйлсийн тухай мэдээний ховор бичлэгүүдийг бид сэргээсэн.
За юуны өмнө энэ цугласан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үе үеийн ахмадууд, за уран бүтээлчид, инженер техникийн ажилчид, за тэгээд манай энэ үндэсний зөвлөлийн гишүүд та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа гэж үндэсний зөвлөлийнхаа нэрийн өмнөөс хэлмээр байна. За өнөөдрийн энэ архивын нээлт маань сүүлийн бараг 20 жилийн шахуу хөдөлмөр юм байлээ. За юуны өмнө өнөөдрийн байгаа менежментийн багтаа, гэрэл захиралдаа болон захирлуудын зөвлөлдөө би баярлалаа гэж хэлмээр байна. За энэ бол үнэхээр амаргүй ажил байсан. За би яагаад энийг мэдээд байна вэ гэхээр би анхны байгууллагт 2023 он томилогдож ирчээд миний хамгийн анхны харсан юм бол бидний энэ дижитал шилжилт буюу цахим шилжилтийн энэ хадсан архива цахим болгохын процессыг явуулахгүй болвол ирээдүйд бид нар ямар эрсдэл байгаа вэ гэдгийг анхаарсан. За тэгээд тухайн үед ойлгож дэмжиж байсан энэ үндэсний зөвлөлийнхаас гишүүдээс баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энэ амаргүй ажлын ард гарсан та бүхэндээ бас ахаад баярлалаа гэж хэлье. За бидний өмнө бол ахаад зөндөө сорилтууд байгаа, маш олон ажлууд бас байгаа. Тэгээд энэ бүхний ард гарч Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ бид нар биелүүлнэ гэдэгт бол би бат итгэлтэй байгаа. За та бүхэндээ баярлалаа. За эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө. Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн түүхэнд нэгэн цоошин хуудсыг нээж энэ архивын төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд цаг зав гаргаж морилон ирсэн эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч танд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үе үеийн хэмэр золбоотой уран бүтээлчдийн нэрийн өмнөөс Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үе үеийн удирдлагууд, үндэсний зөвлөлийн гишүүд, инженер техникийн ажилтнууд хүрэлцэн ирсэн бүх зочдынхоо өмнөөс танд халуун талархал илэрхийлж бид мэдчилж байна. Таныг өнөөдөр хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж, таны цаашдын ажил үйлсэд амжилт бүтээдийн дээдийг хүсэн өрөөж таныг хүндэтгэлтэй үдэж байна. Баярлалаа танд.